Үзэгчдийнхээ энэ орой амгалан айлтгая. Улс төр чин манлайлагч төслийн өнөөдрийн дугаараа Вашингтон хотноо манлайллын тусгай хөтөлбөрт суралцаж байгаа төслийн 30 оролцогчийн нэг өдрийн хичээлээс бэлтгэсэн сурвалжлагаар эхэлж байна. Улс төр чин манлайлагч төслийн хамтран зохион байгуулагч EBI хүрээлэн төслийн үргэлжлэл болох энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд 23-ны даваа гарагаас хичээлээ эхэллээ. Төслийн хүрээнд улс төр нийгэм, төрийн байгуулалт, шүүх засаглалын сэдвээр лекц сонсч, тус улсын төрийн зарим байгууллагуудаар зочлон олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажиллаж байгаа Google, Facebook зэрэг компаниудын төлөөлөлтөй залуучууд маань уулзахаар төлөвлөж байна. Улс төрд орж байгаа хүмүүс тэр тусмаа одоо Монголын улс төрд орж байгаа хүмүүс бол хизээ нэгэн цагт гадаад харилцаа, гадаад бодлого гэдэг энэ том салбартай нүүр тулах нь бол зайлшгүй. Тэгээд төслийн ямар нэгэн үе шатанд төслийн нэг одоо тодорхой хугацааг гадаадтай холбож өгье гэж. Хаана хийх үү, юу үзэх үү, яах вэ? Заавал Америк явах албагүй байсан, тийм үү? Хятадч явдаг юм уу? Оросч явдаг юм уу? Европч явдаг юм уу? Японч явдаг юм уу? Ер нь тэгж олон талаас нь бодоод нэгдүгээрт энэ гадаад харилцаа, олон улсын бодлого гэдэг ингээд ярихаар өнөөдөр Америкийн нэгдсэн улсын оролцоогүй тийм сэдв байхгүй. Хоёрдугаарт энэ ардчлалын олон жилийн 200 жилийн туршлагатай орн. Бүх зүйл дээр нь одоо Америкийг одоо шүтнэ гэдэг юм уу? Одоо юу гэдэг одоо дагна гэдэг юм уу? Тэгнэ гэж би хэлж чадахгүй. Та нар энэ байгаа энэ хугацаанд ашиглаад энэ орны сайн, муу одоо бүх талыг одоо нэг авах гэхийн ухаанаар гэдэг шиг бүх талыг ингээд тал талаас нь үзээд хараад ингээд тэнцлээд дүгнээд ингээд очиод бид нар бас ярилцахад бас сонирн байж магадгүй юм шүү. Нэг ялангуяа бид нар одоо нөгөө ярьдаг шүү дээ одоо манай Монголынхаа нийгэм эдийн засаг улс төрийн хөгжлийн өнөөгийн үе шатанд бидэнд нүүрлээд байгаа нөгөө бид нар Монголдо ярьдаг өчнөө нөгөө асуудлууд биш үү? Тэр асуудлуудыг энэ орн хөгжлийнхаа явцад хэрхэн яаж шийдсэнийг бас та нар харахыг бодоорой. Одоо Монгол хүний нүдээр ингээд харахад тэр 190 хэдэн орны дотор Монгол маань хаана явна? Хэр бид нар одоо чадaltaй, хэр бид нар чансаатай юм? Бидний сайн тал юу вэ? Муу тал юу вэ? Түүхтэй юм уу, түүхгүй юм уу? Энэ бүх юмгээ ингээд нэг тэнслээд нэг хараад тэгээ Монголд очиод энэ талаар бас сайхан ярилцъя гэж бодож байгаа шүү. Америк нэгдсэн улс бол дэлхийн геополитикийн төв олон улсын бүхий л асуудалд яа харахгүй нөлөө ач холбогдолтой улс. Тэм ч учраас гадны туршлагатай өөрийн орны төрийн тогтолцоо, улс төрийн байдал, нийгмийн хөгжлийг харьцуулан харах энэхүү дадлаг сургалтыг зориуд Америк нэгдсэн улсад зохион байгуулж байгаа юм. Хүмүүстээ улс төр чин манлайлагч төслийнхаа цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг Америк нэгдсэн улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. За нэвтрүүлгийнхаа дундор бид нэгэн хүндтэй зочныг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулах гэж байна. За өөрөөр хэлбэл улс төр чин манлайлагч төслийг зохион байгуулагч EBI хүрээлэнгийн одоо санаачлагаар урилгаар за Америк дахь энэхүү сургалтыг одоо хамтран зохион байгуулж байгаа. Ер нь бол одоо залуучуудад маань зориулж байгаа энэхүү хөтөлбөрийг одоо бие даан боловсруулсан Майкл Мичелтэй уулзаж байна. За энэ хүний хувьд бол одоо Монгол орныг их сайн мэднэ. Монгол орны ардчлалын одоо сүүлийн 25 жилийн энэ түүхийг бас тодорхой хэмжээнд өөрөө сонирхож, за ардчлалын энэ өрнүүлэх, хөгжүүлэх явцад бол бас өөрийн хувь нэмрийг оруулсан ийм хүн байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч одоо бас энэхүү уулзалтанд оролцож байгаа танд баярлалаа. Тэгээ өнөөдөр бас нэг залуучуудтай маань уулзсан уулзалтан дээр нэг зүйл яхааргүй миний бол анхаарлыг татлаа. Өөрөөр хэлбэл одоогоос 25 жилийн өмнө тантай Монголын ардчлалтын одоо анхдагч хүмүүс бас нүүр тулан уулзаж яг энэ Вашингтон хотноо бас сургалт авч ирсэн байна. Тэгээ өнөөдөр манай 30 залуучуудыг бас одоо Монголын ардчлалын шинэ үеийнхэн ер нь улс орноо хөгжүүлэх шинэ үеийнхэн өнөөдөр ингээд хамтдаа бас дахин уулзж байгаадаа баяртай байна гэсэн үг бол яхаарахгүй анхаарал татлаа. Энэ бол миний хувьд маш том нэр төрийн хэрэг. Би 1990 оны ихэр буюу 1992 онд бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэнд ажиллаж байхдаа Монголын залуу улс төрчидтэй уулзаж хамтран ажиллах боломж олдсон юм. Тухайн үед Монгол улс дөнгөж ардчилсан үндсэн хуулиа батлаад байлаа. Тэр үеийн лидер залуучуудын өмнө Монгол улсад ардчлалын үйл явцыг бий болгох хүндхэн зорилтууд тулгараад байсан юм. Тухайлбал улс төрийн намыг хэрхэн байгуулах гэд Батүл, Зориг, Инх сайхан одоогийн ерөнхийлөгч Элбэгдэр зэрэг хүмүүстэй уулзж байсан. Харин одоо бидний хажуугийн танхимд энэ цагийн Монголын шилдэг залуусын төлөөлөл хүрэлцэн ирээд байна. Өдгөө 25 жилийн дараа эхний үеийн ардчлалыг бий болгосон залуусын амжилтыг бид харж байна.
Харин өнөө үеийн залуусч мөн Вашингтонд ирж өөрийн орны туршлагыг солилцохоор бидэнтэй уулзж байгаа нь сайхан үйл явдал болж байна. Энэ залуусын хувьд асуудалд хандах шинэ гаргалгаа манлайлалын шин туршлагыг хуваалцахаар ирсэн. Тэр үед буюу 1990-ад оны эхээр цахим хэрэглээ байсангүй. Факсing машинаар л харьцдаг байлаа. Гар утасч дэлгэрээгүй хуучин цагийн суурин утсаар их олон хүндрэлийг даван туулж харилцдаг байсан. Өнөөдөр юм их хөгжижээ. Технологийн хөгжилж ахиж хүмүүсийн боловсролын дэвшинч ихэд нэмэгдсэн байна. Миний хувьд улс төр чин манлайлагч төслийн шилдэг оролцогчтой танилцсан, өөрийн туршлагыг хуваалцанган тэдний хүсэл эрмэлзэл, мэдлэгийг нь хуваалцах болсондоо баяртай байна. Бидний зүгээс эксперт илтгэгчид өөрийн орны туршлага, цахим харилцаа, нийгмийн сүлжээний тухай гээд тулгамдсан асуудалд хамтран хариулт эрэлхийлэх маягаар сургалт хэлцүүлгээ бэлтгэсэн байгаа. Залуусын хувьд ч улс төрийн идэвхтэй байх нь маш сайн. Гол нь бид өөрсдийн туршлагаа солилцох нь их үр дүнтэй сургалтын арга гэж бодож байна. Намайг нэг үгээр хэлгэвэл үнэхээр гайхалтай. Монголын нийгэм хүмүүсийн өрсөлдөх чадвар маш ихээр өсөж дэвшсэнийг би харж байна. Улс төр эдийн засгийн хувьд шилжилт хийхэд мэдээж томоохон сорилтууд тулгардаг. Орлогын хувьд их багын ялгаанаас үүдэлтэй хүмүүсийн сэтгэл готрол зарим талаар эмзэглэж бас байгааг ойлгож байна. Монгол тохиолдож байгаа тэр зүйл энд Америкийн нэгдсэн улсад ч бас яг адилхан шийдлийг хүлээсэн асуудал болж байгаа. Уолл Стритийг эзэлгээд хөдөлгөөнийг санаж байгаа бол Монголд байдаг хүндрэлүүд ч энд мөн болж болдгийг та бүхэн ажиглаж болно. Бидэнд ижлэхэн хүндрэлүүд инхүү тулгараад байна. Жишээ нь Америкийн нэгдсэн улсад авилгын асуудал томоохон асуудал байхад энэ зовлог монголч тойрохгүй байгаа юм. Хууль шүүхийн хувьд магадгүй Америкийн нэгдсэн улс олон жилийн туршлагатай байж болох ч гарч буй асуудлууд ялгаагүй адилхан манай хоёр оронд сорилт болгон тулгамдж байна. Аль алинд нь арчлын өмнө тулгамдж байгаа энэ асуудлыг шийдэхэд өнөөдрийн явуулж байгаа энэхүү сургалт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулна гэж би бодож байна. Улс төр чин манлайлагч телевизийн зорилттой төсөлд оролцож байгаа Монголоос ирсэн 30 залуу Америкийн нэгдсэн улсын болон дэлхийн бодлогын талаар судлах гэж за мөн хөгжлийн талаар хилцүүлэг хийх гэж ирсэн байгаа. Та ямар хөтөлбөр бэлтгэсэн бэ? Сэдвийн гол хүрээллийг та хэлнэ үү? Хөтөлбөрийн хувьд маш шахуу, агуулга өндөртэй хуваар бэлтгэсэн байгаа. За бидний урилгаар төр засгийн, улс төрийн, бизнесийн, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжсэн судлаачид болон за мөн төрийн департаментийн бодлогын судалгааны мэргэжилтнүүд хүртэл ирж хилцүүлэг хийхээр болсон. Би энэхүү төсөлд оролцох залуустай та бүхэн энд байгаа бүх зүйлийг эх орондоо шууд битгий хуулаарай. Авах гэхийн ухаанаар өргөн далайцтай, мөн өргөн цар хүрээтэй хандаж өөрсдийн санаа оноогоо шигтгээд Монголын нөхцөл таарсан оновчтой бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой сэтлийг аваасай гэж бодож байна. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Лавгагийн Болормаа. Миний баримталдаг гол зарчим бол төсвийг ил тод нээлттэй, ард иргэдэд хүртээмжтэй зарцуулах нь чухал. Дарга баян биш, иргэн чинээлэг байх нь чухал. Том төрөөс ухаалаг төрлөө гэдэг формоос бүгдийг томруулдаг шилээр олж харж гаргаж тавьсанд туйлын талархалтай байдаг. Ухаалаг төрийн тухайд төр гэдэг түрээсэлдэг болчихвол түрээсийн зовлон мэдэрч эхэлнэ. Төрийн унаа тэрэг гэд олон зүйл түрээсийн байж болох юм. Жолоочийн цалин нийгмийн даатгал гэд бүх асуудлыг тухайн компани хариуцна. Ингэснээр төрөө дагаад эдийн засаг босоод ирнэ. Шинэ бүтцэд орохыг цөөн тооны хүмүүс л эсэргүүцнэ. Монгол улс ухаалаг төртэй болно. Бид хангалттай ярилцсан одоо шийдэх цаг болсон гэсэн сэдвийг өөрийн аймагтаа хэрэгжүүлэхээр шийдлээ. Аймгийн засаг даргын дэргэдэх 21 агентлагаас жилийн төсөвт багагүй хэмжээний төгрөгийг шатхуун зарцуулдаг. Шатхуунаас гадна машины засвар үйлчилгээ, жолооч, томилолтгээд 3 тэрбум гаруй төгрөг алга болдог. Жип хүнсэн даргад дуртай хүмүүс тийм ч олон биш. Харин иргэд машина түрээслээд бизнес эрхлэх боломж байгааг дахин хэлье. Монгол Улсын засгийн газрын 2007 оны 349 тоод захирамж хүчингүй болсноор хэмнэлт хийх боломж нь бүрдэж байна. Энэхүү санаачлах нь амжилттай хэрэгжиж чадвал дараагийн бас нэгэн алхам хэрэгжих боломж нээгдэнэ. Даргын үгийг сонсож тэдний шийдвэрээр бус иргэд ард түмний шийдвэрээр аливаа асуудал өрнөх нь
хэрэгжих шатанда илүү байх боломжтой байдаг. Ерөнхийдөө бол яг өдөрдмжин заасны дагуу тэр шийдлийнхаа хүрээнд бас иргэд олон нийтэд санал авах ёстой гэсэн тийм бас өдөрдмжин дээр тавьсан байсан учраас яг өөрийнхөө тэр шийдлийнхаа санаагаа би одоо аймгийн төвийн 9 боловсон иргэний танхимд 2 удаа тэгээд мөн одоо тайшир, төгрөг, тонхил гэсэн ийм сумуудад сумын иргэдэд очиж бас энэ шийдлээ ярьсан маш олон хүмүүсийн бас саналыг авсан. Тэг яагаад тэгэхээр би одоо нөгөө төсвийн хэмнэх гэж байгаа үр ашигтаа одоо зарцуулах энэ гарц гаргалгаа ийм шийдвэр гарц байна гэдгийг бол олж харсан. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Лавгагийн Болормаа. Ер нь одоо төсвийн байгууллагт би өөрөө бас төсвийн одоо менежер, төсөв захирах төсвийн ерөнхий менежер тийм учраас төсвийн одоо хэмнэлтийг хийх энэ боломж болцоо ер нь яг хаана байна вэ гэдгийг бол бас олж харсан байгаа. 2 дугаар шатны шалгаруулалт маань Ховд аймагт болсон. Баг дотроо бол би харуулж чадсан. Багийн төслийг бичсэн. Миний төслийг бол би багийнхнаа хэн ч оролцоогүй санааг нь өөрөө гаргасан. Өөрөөсөө бүгдөө гар өргөж тэмдсэн. Тэр төслийг нь бол хэвлэж одоо бүгдийнх нь гар дээр нь хэвлэж хургуулсан. 3 дугаар шатанд бол бид нар багаар тоглосон. Багаар одоо ажиллахад бол үнэхээр одоо манай баг Улаанбаагт би бол багтаж орсон. Тэгээд мөн шинэ ялалт гэдэг нэрийг өгсөн. Тэр маань бол бидний хувьд бол маш дурсамжтай, маш сайхан. Одоо хичнээн тухайн үед би энийг хасалтанд оруулахад ч гэсэн аюу хүнд хэцүү тийм үе шатууд бас тулгараад ирж исэн. Хасалтанд би ч гэсэн өөрөө бол бас хасагдах хүмүүсийн тоонд орцсон гэж бас явж исэн. Эхний хүн бол Болормаа. За хоёр дахь нь бол Болормаа. Гурав дахь нь бол Болормаа. Болормаа хичээг санал болгож байгаа. Болормаа хичээг болж байгаа. Та таван гишүүнээс Бадам гарав, Батүлзий, Бихбаяр, Болормаа та бүхэн төслөө цаашаа үргэлжлүүлэх боломжтой болсон байна. Гуравдугаар шат маань бол маш их өрсөлдөөний одоо талбар байсан. Баг дотроо бас өөрсдөө илэрхийлж гаргаж ирнэ гэдэг маань бол нэлээд одоо том даваа байсан. Ер нь дандаа би л гэж ярьдаг те. Би гэдэг байсан. Баг дотроо бол би харуулж чадсан. Багийн төслийг бичсэн. Миний төслийг бол би багийнхнаа хэн ч оролцоогүй санааг нь өөрөө гаргасан. Өөрсдөө бүгдөө гар өргөж тэмдсэн. Тэр төслийн нь бол хэвлэж одоо бүгдийнх нь гар дээр нь хэвлэж хургуулсан. Тэр маань бол айгүй одоо буруу юм байна тий. Бигээс бид рүү шилжсэн. Тэр маань миний маш том давуу тал гэж бодож байгаа. Телевизээр ярьслага орон нутгаас би оролцож байгаа төлөөлөгч шүү дээ. Тийм учраас орон нутгийнхаа л нөгөө телевиз харьцсан үхээс биш яг ингээ студид суугаад, студид очиж илтгэл тавиад ингээд олон нийтийн өмнө гараад ингээд юу юм гэхэд бол үнэхээр одоо бас яг техник хэрэгсэлтэй ажиллаж сурах тэр чадвар бол бас би бас аваа жоохон мэдрэмжтэй болсон болов уу гэж бодож байгаа. Нөгөө талаар тэр олон хүмүүстэй уулзаж тэдний одоо санал, зөвлөмж, тэдний алдаа, оноо, дутагдaltaй тэр зүйлүүдийг бас ингэж сонсон. Дээрээс нь удирдлагын актем сураад ингээд аавна гэдэг маань маш чухал одоо зүйл байсан. Бусад энэ оролцож байгаа залуучууд ч гэсэн ерөнхийдөө бол энэ төслийн үр шимийг бол маш одоо сайнэр хүлээж авч байгаа. Маш олон хүмүүс орж чадаагүй хүмүүс энэнд орох байсан гэдэг тэр одоо залуучуудын үгийг сонсож явах бол надад бас би бас зөв сонголт хийсэн байна. Зөв юмд би орсон байна гэж би бас харж ирсэн. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Лавгагийн Болормаа. Говалтай аймагаас оролцогч Болормаа маш ирч хүчтэй хэлэх зүйлээ хэлцдэг. Нин болгүй ярьж чаддаг. Энэ хүн ачаа дагаа сурцсан, үг дагаа сурцсан, уулж даач чадна гэж би хувьдаа боддог. Болормаа бидэг. За шууд ингээд бас ингээд ямар нэг юм ярихад
тэгээ ажил төрөл бүтээхэд ер нь бас эднэрийг олцоод шууд ингээд ажиллаа бүтээчдэг. Шүүмжлээд энэ тэгчлээ, энэ ингэчлээ гэдэг ч юм уу тийм зүйлүүдээр бол яг энэ зохион байгуулагдж байгаа хүмүүсийн хувьд бол тэгж хийх ямар ч тийм боломжгүй. Миний тухайд бол янз бүрийн шүүмжлүүд ирж л байсан. Энэ төсөл маань өөрөө цагаа олсон залуучуудыг яг тэр нөгөө захтансан газар нь маажна гэдэг шиг тийм одоо зүйл байсан гэж би өөрөө онцлон хэлмээр байгаа. Энэ төсөлд оролцсноор маш олон зүйлүүдийг бас олон талаас нь харж мөн одоо бичиж боловсруулах мөн хинтээ яаж харьцах уу, ямар асуудлыг аль талаас нь яаж тавих уу гэдэг бол айгүй чухал. Монголын хамгийн сайн, хамгийн мундаг гэсэн хүмүүсээр одоо лекц, семинар уншуулж ийн гэдэг маань бол бидний хувьд бол нэлээд одоо ховрхон аз завшаан боломжууд байдаг. UBS телевиз тэгээд мөн Liberal House, EB хүрээлэн ер нь энэ ажлын алба тэгээд энэ төслийг зохион байгуулж байгаа сэтгэл зүрхээ гаргаж байгаа энэ EP-ийн одоо хөтлөгч тэгээд мөн одоо энэ найруулагч, зураглагч нар гэдэг UBS телевизийнхэндээ бүгдэнд нь одоо баярсан талархснаа илэрхийлье. Өнөөдөр энд би надад шийдэл байгаа учраас би энд байгаамаа. Би шийдэхийн тулд шийдвэрээ бодсон, сансан, хэрэгжүүлэхийн тулд би энд ирсэн. Би Говьортой аймгийн засаг тааны гадгаадын Говьортой аймгаас ирсэн Болормоо байна. Та бүхэн намайг дэмжээрэй. Улс төрийн шинэ манлайлагч зориултад телевизийн төслийн шилдэг оролцогч Лавгагийн Болормоо. Урилгаар ирж лекц уншиж байгаа багш нар маань тийм одоо лекцийн арга барил их өөр юм. Одоо харилцан ярилцаж та бүхэнтэй. Тэгэхээр өнөөдөр бол бас улс төрийн манлайлагч төслийн оролцогчдын хувьд бол бид нар бол зөвхөн энэ улсын одоо тий улс төрийн нөхцөл байдал, төрийн байгуулалтын тухай судлаад ахаасаа илүүтэй одоо ололттой зүйлийг Монголынхаа хөрсөнд хэрхэн болох вэ? Монголтой яаж харьцуулж болох вэ гэдэг. Тэгэхээр яг ийм байдал надад бол анзаарагдлаа. Тий, тэгэхээр нэг их сургуулийн багш нар цаашдаа орно гэж байгаа. Тэгэхээр энд багш хүмүүс судлаач байх хэрэгтэй гэдэг үднээс дандаа судалгааны байгууллагын эрдэмтдийн судлаачдыг авчирч энэ сургалтыг зохион байгуулж явуулж байгаа нь бид нар харьцуулсан судалгаа хийх боломжтой. Эрх мэдлийн хуваарлалтаараа Монголын онцлог нь ямар байгаа юм? Тухайн одоо 200 жилийн түүхтэй, төрийн байгуулалтын түүхтэй улсын тусгаар тогтсон улс орны төрийн эрх мэдлийн хуваарлалт нь ямар байдгийг гэдгийг оролцогчдод маань илүү их олж харж харьцуулан судалгаа хийж тэр чиглэлээс бас бусад одоо мэдээлэл болох үүднээс их оновчтой байна л да. За, улс төрийн манлайлагч төслийн оролцогч Агван Доржин Батчимэгтэй уулзж байна. Өнөөдөр бидний бас 10,000 км зам туулан байж ирсэн зорилгын маань эхний нээлт буюу эхний хичээл маань орлоо. Тэгээ Батчимгийнхаа хувьд харахад лекцээ их сайн тэмдэглэж авсан. За тэгээд өнөөдрийн сэтгэгдэл болоод одоо өмнө маань байгаа 3-7 хоногийн хичээлийг юу яаж үр дүнтэй өнгөрөөе, өөрийнх нь төлөвлөгөө юу вэ? Тэгэхээр манай өрөөнийх маань гэхэд өчигдөр орой бид нар удирдлага хэмнээр биднээс 320 цагийн хичээл үүссэн байгаа ш. Тэр хичээлээ нэг сөхөж харлаа. Тэгээд тэрнтэй холбоотой бас бид нар урьдчилаад материалууд авсан учраас хичээлээ бас англи хэл дээр бас үг нэлээд бэлдэж шөнийн 3 хүртэл суусан. Тэгээд тэр маань маш үр дүнтэй байгаад өнөөдөр хичээлээ илүү ойлгох суурь маань болсон. Бид нар суралцах зүйлээ үнэхээр суралцах хэрэгтэй байна гэдгийг үнэхээр маш сайн ойлгосон. Тэгэхээр аливаа зүйлийг судалгаа хийхэд бол зөвхөн цоо шинээр судалгаа хийсэн өмнө аль хэдийн хийгдсэн тэр давуу тал хийсэн юмнуудыг харьцуулж тэндээс шинэ зүйлийг олж авч өөрсөндөө тохирохыг авдаг шиг өнөөдөр Монголын хөгжил өнөөдөр Америкийн шүтэн бишрэхтэй гол нь биш энэ газраас бид нар авах зүйлээ энэ газрын амжилтыг ололтыг бид нар авч өөрсдийн эх оронд яг тохирох зүйлийг навж өнөөдөр бид нар юун дээрээ алдаад байгаа юун дээрээ олоод байгаа юм бэ гэдгийг маш их зүйлийг сурна гэж итгэж байна. Эхний өдөр ийм их мэдээлэл ийм их зүйлийг олж авч байгаа юм чинь үлдсэн өдрүүдэд ч гэсэн маш их одоо хүлээлт бас сэтгэл найдвар дүүрэн байгаа. Хамгийн их одоо толгосож авч үлдсэн миний ойлголт юу гэхээр за Зориг гишүүн, Элбэгдорж, Инх сайхан, Батүйл гэдэргээл одоо манай улс төрийн лидерүүдийн нэрийг дурдж хагаад анх ингээд арсал гарч явах үед ингээд ардчлалыг юу яаж хийх ёстой юм те яаж цэцэг захиргаа бүтцээ хийх ёстой бэ гэдэг талаараа ингээд ярилцж ирсэн, зөвлөгөө авч ирсэн ингээд ярьж ирсэн. Одоо ингээд эргээд 25 жилийн дараа улс төр шинэ манлайлагч төслийн ийм шилдэг ийм 30 оролцогч залуу Америкт ирчээд шинэ үе гарч ирээд ингээд дахиад дараагийн одоо бүтэц засаг захиргааны талаар ингээд ярих гэж байгаа, суралцж байгаа нь энэ бол маш гайхамшигтай юм
тодотгож эхлэх юм үйл явдал болж байна гэж хэллээ. Тэгэхээр энэ бол миний хувьд хамгийн их одоо хүн сэтгэл үлдэж байгаа. Мөн цаашаа олон жилийн дараа ч гэсэн бас ингээ бодогдож явах ийм зүйл гэж ойлгож байна те. Улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн оролцогч Цэвэн Жав. За өнөөдөр хичээл эхэллээ. Хичээлийн анхны сэтгэл юм. За анхны сэтгэл маш өндөр байна. Бид нар урд нь удирдлагын ахтам дээр бас сурсан. Удирдлагын ахтамдаа сураад бид нар бол үндсэн ойлголтуудаа бүгдийг аваад аасан. Одоо болохоор энд болохоор ингээ бүгдийнх нь нэг өдөр цаг цагаараа бүх одоо нэг хөтөлбөр гарцсан учраас бид нар өнөөдөр бол ийм хичээл заана гэсэн мэдээлэлтэй байсан учраас өчтөр бол шүн унтахгүй 5 хүртэл яг өнөөдрийнхөө сэдвийг судалсан. Яг Америкт ямар байдгийг, Монголд ямар байдгийг, эндээс ямар ялгаа байна гэдэг багшаас ингээд судлаад тэгээд тэндээсээ бас ингээд нэг харьцуулсан бүх мэдээлэлтэй байсан учраас яг нэг фокуслсан асуух цагаа зүйлүүдээ асуугаад яг хилцүүлэг маягаар хичээл маань явсан гэсэн сонирхолтой байлаа. Одоо манай 30 гээд маш өргөн бүх талын мэдээлэлтэй, багш нар ч гэсэн маш сайн мэдээлэлтэй, харилцан одоо мэдээлэл солилцож би энэсээ илүү одоо онцлогуудыг ялгаж ийн гаргалгаануудыг гаргаж байгаа нэг таалагдж байна. Багш нар ч гэсэн их нээлттэй чөлөөтэй шууд л одоо ямар нэг одоо хайрцаг хана байхгүйгээр шууд харьцаж байгаа нэг сайхан. За төслийн оролцогчдыг Вашингтон хотноос суралцаж байгаатай холбогдуулан Монгол улсын элчин сайдын яамнаас бүх талаар дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд явагдах бүхий л хичээлийг зохион байгуулах, байр танхимаар хангахын зэрэгцээ, сонирхолтой уулзалт, мэдлэг мэдээлэл болох танилцуулга аяллыг залуучуудад маань зориулан зохион байгуулахаар төлөвлөжээ. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ахын ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха, сууж байгаарай. Хүйе, агуудаа ирж байгаа. Мянгад малчаахта ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин паргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлвэл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны даллаг болсон хондан цагаан картаа дэлгэе. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хондан цагаан сүргээсээ таалан бэлэгшээж хургтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хондан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Мөнгө төгшөх байгалийн мөнгө. Намруугийн шин загварууд худалдаанд гарлаа.
Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха. Сууж гараа. Хүй, агуудаа ирж байгаа. Мянгад малж байхдаа ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин ээ. Баргийн юм тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Иглээ. Хундан цагаана бэлгэлвэл ямар уу? Нэрээ тгий. Алин хааш. Хурвыны дадлаг болсон хундан цагаан карта дэлгэе. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах маа. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Энэ төсөлд яг орох шийдвэр бол гарах нь бол яг миний өөрийн цэвэр бодол байсан. Мэдээж хэрэг хажуудлаас ээж аав бол нөлөөлсөн, дэмжсэн гэр бүлийн гишүүд маань бас надад тодорхой хэмжээнд энэ тэмцээн уралдаанд ороод явах нь бол зүйтэй гэдэгт бол миний саналтаа бол бүр 100% санал нийлж намайг дэмжиж исэн. Нэг болын цовоо санхүү үдийн дэд сургуулийн багш та хинбэ гэж надаас асуувал би өөрийгөө ардын журам цэргийн анхны дэд жанжиг Сумья Ойс Ялгуунбаатар удам гэж би өөрөөр хэлнэ. Ийм уралдаан тэмцээн болоосоо болов орхон юмсан гэд дээрэс нь энэ улс төрийн ийм манлайллын ийм үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд би бас өөрийгөө сорж одоо өөрийгөө мэдэж авахыг бас нэлээд хүсэж исэн. Улс төрийн шин манлайлагч зорилт телевизийн төслийн шилдэг оролцогч Энх болдын цовоо. Эссе бичихтэй би яг өөрөө боловсролын салбарт тухайн үед ажиллаж исэн. Одоо ч ажиллаж байгаа. Тэгээ боловсролын салбараа ерөнхийдөө бол өөрийн гэсэн төвшөнд бол тодорхой хэмжээнд гадралдаг, энэ талаар бас судалгаа шинжилгээ хийдэг. Дотор нь өөрөө би яг ингээд халуун тогоонд нь өөрөө буслаад ингээд ажиллаад явж байна. Улс орны хөгжлийг хүнл авчирдаг тэр тусмаа оюунлаг хөдөлмөрч бүтээлч хүмүүс түүчилээ авч явдаг гэдэгт би итгэдэг. Монголчууд бид шинэ орчинд хэлбэрхэн дасан зохицож альва зүйлийг хурдан сурдаг, сониуч бөгөөд сэргэлэн сэрэг шаламгай эрмэг ард түмэн билээ. Өнөөдөр 80 гаруй оронд 100 гаруй мянган залуус оролцсон ажил хөдөлмөр эрхлэн боломжийн амьдарч байна. Харин манай улсын 100 гаруй ихтэйд сургуульд суралцж байгаа 170 гаруй мянган оюутны дийлэнх нь хүсэж сонирхол авяас чадварын дагуу сонголтоо хийж их сургуульд илсээгүй, харин эцэг эхийн шахал зөвлөмж даган дөөрөх буюу цаг үеийн мод дипломтой болчихвол боломжийн амьдардаг байсан өмнөх жишгийг дагаж эцэст нь хэлэхэд ингээсээр аргагүй байдалд орж сонголт хийсэн байдаг. Нийгэм өөрөө бүхэлдээ ховсын өөрчлөгдөж бужигнан боловсролын салбарын тодорхой баримтлах тогтвортой бодлогогүй болсон байна гэхэд болох юм. Багш сургууль хүмүүжүүлэгчдийн хувьд ардчлалын үеийн шин шав нарынхаа оюун санааны болоод өөрчлөлт онцлогуудыг ойлгон хүлээн авч тэднийг чиглүүлэн сургах хүмүүжүүлэх мэдлэг боловсрол ур чадвар дутагдсан. Үүний улмаас нэмийн ухааны чиглэлийн сургалтууд авамгаалж гол төлөв гадаад хэл эдийн засаг бизнес хуулийн сургуулиуд одноороо байгуулагдаж боломжийн бизнес өрнөснийг нуухаргүй. Үр дагавар нь нийт төгсөгчдийн 70 гаруй хувь мэргэжлээр ажилдаггүй дэлгүүрийн лангууны ард зочид буудлын хүлээн авах дипломтой үйлчлэгчтэй гэх мэт болсон зүйлч харагдаж байна. Гэхдээ бас зарим авааштай зүйл байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн ихийнхэн дэмжиж мэргэжилтэй ажилчдын тоо нэмэгдэх болсон. Монгол хүүхэд альваг сонирхон хурдан сурах өсвөр наснд нь тухайн ажил мэргэжилт сонирхолтой үр дүнтэй байдг нь тэдний онцлог юм. Тэгвэл одоо энэ хүүхдүүд илүү боловсруулж сургах, ирээдүйн улс орноо авч явахад чиглэсэн нэгдсэн бодлого боловсролын салбарт илүү чухал байна. Хэрэгжиж байгаа чиглэлүүдээ хүртээмжтэй болгоход анхаарах ёстойч онцлон хэлмээр байна. Энэ боловсролын салбарт тулгамдж байгаа олон улсын жишгт ерөнхийдөө ямар чиглэлүүд, хөгжлийн чиг хандлагууд яаж хүмүүсүүдийг бэлддгийг, яаж хөрөнгө оруулдгийг, тэр хөрөнгө оруулалт нь хэдийн хугацааны дараа тэр хүндээ
өгөөж одоо илэрч гарч ирдгийн. Энэ талаар би өөрөө яг бодит өөрөө одоо замын өөрөө туулаад ирсэн жишээ байна. Хэмжээнээс би зорилгоо гаргаж ирсэн маш энгийн. Ерөнхий боловсрол сургуулийн ахлагын сурагчдад сургуулаар төгсхийн зэрэгцээ мэрэгжлийн боловсролтой болж зах зээлд эрэлт ихтэй ажлын байранд зуучлагдан очих боломжийг олгох гэсэн санаа илэрхийлээд байгаа. Тийм гойгоос наад хэлж байгаа. Тэгээд энийг цааш нь өөрөө багш хүн байна тэгээд хэрэгжүүлээд тийм ээ тэр 10 жилийн арталд шууд тэр нэг давхар юм 2 давхар машин барайл тэгэл лаборатори байгуулаад заагаал сургаал өдөөс хойш сургаал явуучих юм хүүхдүүд одоо тэндээс алахгүй. Хүн болгон дипломтой таны хэлж байгаа тийм болцоо. Тэгээ таны санаа явна шүү. Баярлаа. Миний хувьд бол нүр хагардсан байсан. Тодорхой хэмжээнд бол айдас бол жоохон мэдээж хэрэг одоо ийм том үндэсний тэмцээнд уралдаан тэмцээнд орж байгаа. Том шүүгчнэр сууж байгаа гэж бодоод тодорхой хэмжээнд дотор бол жоохон ч гэсэн имэж исэн. Яг бол ихтгэл тавиад процедурд ороод яг ингээд ихтгэлийн мөн чанар руугаа ороод тавьж явах үедээ бол надад бол ямар ч яд айж ичих эмээх сандрах тийм юм зүйл бол байгаагүй. Улс төрийн шинэ манлайлагч зорилт телевизийн төслийн шилдэг оролцогч Энх болдын цаваа. Энэ уралдаан тэмцээн бол өөрөө сорилт гэж би ойлгож байгаа. Энэ сорилтоор тэр хүн өөрөө хөгжих ёстой. Яг л энэ чинь том үндэсний хэмжээний тэмцээн шүү дээ. Өгөх байх л та. Одоо юу гэдэг тохиолдол болроо одоо нэг хүмүүстэй ярьсан юм шиг байна. Баг дотроо бол би харуулж чадсан. Багийн төслийг бичсэн. Гэхдээ яг энэ ч өөрөө тоглоом шүү дээ. Амьдрал харуулна. Өшөө 1 жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа л бүх юм тодорхойлол хараг. Миний хувьд бол шалгаруултанд бол энэ хоёр шалгаруулт бол маш энгийн мөртлөө маш шалгарсан зөв арга гэж би хувьдаа бодсон. Нэгт бол баг дотроо ажиж өөрийнхөө баг дотроо хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол бас нэг шалгуур. Сайн байцгаана уу? Нийслэлийн төв зүйг болох Чингисийн талбай дээрээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Сүхбаатар дүүргийн 2 дугаар тойрогоос нэр дэвшиж байгаа Энх болдын цаваа миний би нийслэлийн ард иргэдэд мэдчилж байгаадаа баяртай байна. Тэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж хотын агаарын бохирдол, тоосчил, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ногоон бүтээн байгуулалт, усан оргилуудыг бий болгосноор нийтийн эзэмшлийн зам талбайг хайрлан хамгаалж эрүүл, цэвэр, экологийн орчинд амьдрах дал соёлыг хэвшүүлэх болно. Шүүгч нарын өмнө тодорхой нэг даалгаврыг гүйцэтгээд тэр даалгаврыг биелүүлж байгаа өөрийнх нь ур чадвар, цэвэр одоо хувийн шин чанартай тоглолтыг хин хүн гаргаж чадж гэнэ үү гэдгийг ялга багийн тоглолтоос ялгаж өгч шүүсэн гэж би хувьдаа бодож байгаа. Бусад хүмүүсээс арай өөр яг л одоо нэг мөрийн хөтлөр шиг боллоо л доо. Хийж болох онц чухал асуудлаа онцлон дэвшүүл тодтогод товоолгож тэрийг цаваа чи өөрөө хийх баталгаануулсан эзэн нэм шүү гэдгээл үнэмшүүлэхэд л энэ бүх одоо илтгэлийн чинь гол зорилго оршиж байгаа. Хоёр хосолсон шалгуур бол яг үнэ хэрэгтээ бол хамгийн зөв байсан. Бүх процедур надад бол маш ач холбогдолтой гэж би хувьдаа дүгнэж байгаа. Улс төрийн шинэ манлайлагч зорилт телевизийн төслийн шилдэг оролцогч Энх болдын цаваа. Ингэж цаг зав биднийг ингэж дайчилж шахаж ингэж ажиллаулж байгаа маань хүнд ямар их нөөц болцоо байдгийг түүнийг яаж зохион байгуулалтаагаар яаж өөртөө итгэлтэйгээр бусдад ойлгуулж бусдыг бас манлайлж бусдаа бас хамтарч тэ заримд үед одоо санал нийлэхгүй зөрлөлтөх тэр зөрчилдөөн дундаас яаж гарах бусдад тэр зөрчилдөөнөөс ямар нэгэн асуудлыг гаргаж тавихад тэрийг яаж зөв засаж багийн тоглолт хийлгэх хувийн тоглолт хийлгэх нийгэмтэйгээ бас тодорхой хэмжээнд шууд бусаар холбогдож ажиллах энэ бүх процедур бол яг үнэ хэрэгтэй бол маш одоо дахин жилийн таалагдсан. Цаваа бол үнэхээр одоо юу гэдэг джентльмен ер нь яг тэр хүнийг аюу хүндлэн ер нь зарчимч цаг баримтлал нь ер нь яг хүнд байх манлайлагч хүнд байх тэр шинжүүд бол эрэгтэй хүмүүсийн хувьд бол тэр бас нэг цаваагаас суралцаад авах тийм зүйл байвал зүгээр юм болов гэж бас хардаг. Манай бизнесийн удирдлагын тэнхимийн хамт олон маш их эрч хүчтэй залуучууд байдаг. Бие биенийгээ байнга дэмждэг, бие биенийгээ хурцлдаг, дандаа багаар ажилладаг ерөнхийдөө. Оюутнуудын хувьд бол тодорхой хэмжээнд багшигаа үзээд, телевизээр үзээд, эфирээр нэг үзэхөөр, самбарын өмнө үзэх нэгөөр, та багшаа таны тэмцээн уралдааныг үзсээ, та ингэж ярьсан, тэр таалагцаа би
таны эфирийг ярилцлагыг үзсэн, таны сонин сэтгүүлд өгсөн ярилцлагыг чи үзсэн гэдэг. Энэ бүгдийг бол ерөөхдөө бол олон нийтийн сүлжээгээр гарч байгаа зүйлсүүдээр сэмхи мессежүүд ирдэг. Намааг бас хурцлж тэр чин зүв байсан шүү, эн чин буруу байсан шүү гэх тийм ээ. Ингэж ярьсан бол илүү ойлгомжтой байсан гэд. Таата мэдрэмжлэл зүйл их авч байгаа да. Улс төрлөختний шинэ манлайлагч зориулт телевизийн төслийн шилдэг оролцогч Энх болдын цовоо. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. За шин санаа залуусын оролцоо хорионд явагдаж байгаа манай нэвтрүүлгийн нэгэн шин дугаар амжилттай болж өндөрлөө. Хамгийн гол нь залуучуудын маань хувьд өөрийн орны онцлогийг за дэлхийн бас одоо бусад орны туршлагатай харьцуулан судлах боломж юугаар гарч байгаа. Мэдээж судалгааны нэлээд амжилттай олон одоо хүрээлэнгүүдийн төлөөлөл болсон зочд маань өнөөдрийн нэвтрүүлэгт бас хүрэлцэн гэлж оролцлоо. Залуучуудын маань зүгээс бол Монгол улсын арчлын төвшин ямар байгаа, за бидний өмнө ямар сорилт толгомдож байгаа, цаашлаад бас бидний зүгээс нөгөө бусдад заах биш, бусдаа хуваалцах сургамж байгаа гэдэг талаас нэлээд ярилцлаа. За иймхүү одоо энэ ажил хэрэгч мэргэжүүлэх хөтөлбөрөөр бас маргааш үргэлжлэн ингээд ажлын өдрүүдэд бол Вашингтон хотод байрлах энэ Монгол улсын элчин сайдын яаманд энэхүү сургалт маань үргэлжлэж явах юм аа ингээд. За өнөөдрийн нэвтрүүлгээр бас үзэгчд маань сонирхолтой олон мэдээлэл төрсөн байх гэж бодож байна. За яг энэ дашрамдаас улс төрчин манлайлагч төсөлд маань хамтран ажиллаж залуучуудын маань дэмжиж байгаа. За Америкийн нэгдсэн улс дахь Вашингтон хотноо байрлах Монгол улсын элчин сайдын яамны хамт олондоо баярлалаа. Төслийн маань хамтран зохион байгуулж байгаа EBI хүрээлэн Liberal House бодлогын судалгааны хүрээлэнгийн хамт олондоо баярлалаа. Мөн дээрээс нь за хоёулаа ер нь энэ дашрамд бас манай төслийг дэмжин оролцож байгаа ивентгчтэй дөөртгөн зүг багш би бодож байна. Улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн маань ерөнхий ивент тэтгэгчээр яах аргагүй Монголын үүрэн телефоны тэргүүлэгч компани Unitel Group бид нартай хамтран ажиллаж байгаа. За Unitel-ийнхэнд маш их баярлалаа. За мөн одоо Хүннүү Air агаарын тээврийн газар бол бидэнд бас тусалж манай залуучуудыг ирж буцах тикет буюу одоо онгоцны билетийг дааж байгаа. Тэгээ та бүхэнд бас шинжлэхээсээ баярлалаа. За мэдээж бас дэлхийн амттыг монголчуудаа хүргэж байгаа Pepsi брэнд манай төслийн маань ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Pepsi-гийн хамт олондоо баярлалаа. За тэгээд бас манай үндэсний маань нүүр царай болсон үндэсний үйлдвэрлэлийн маш одоо гайхамшигтай амжилттай жишээ болсон Говь компанийн хамт олондоос шинжлэхээсээ баярлалаа гэхэлье. Мэдээж төслийн маань оролцогчдод ийхүү дэмжлэг үзүүлж за энэхүү төслийг өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаанд амжилттай хэрэгжихэд ивент тэтгэгч байгууллагуудын маань дэмжлэг тусалцаа үнэхээр хэрэгтэй байсан гэдгийг нэвтрүүлгийнхаа төгсгөлд онцлог хэлье. Үзэгч та бүхэн бас нэвтрүүлгийн маань үргэлж сонгон үздэг бол бидэнд маш том дэмжлэг гэдгийг хэлмээр байна. Та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзсэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Сайхан амраар тавья. Giocare da città Erkem saha Mini mongo Eknet taki Otrus undurla Erkem saha Mini mongo Loren Eknet taki Otrus shiner undurla Enhugloni Naramanda Ergik taki Итгэл авчлаа Миний Монгол Дэврэн цагийн хөгжиж энер цогцолтой Дэврэн сайхан Миний Монгол Дэврэн цагийн хөгжиж энер цогцолтой Гигэн хүсэл хайрын уян дортолно
тул дэвтэр дээр минь хаан